Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж 12904 зөрчлийн хэрэгт шийтгэл огногдуулжээ. 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж 3747 хүнд цагдан хорих тасан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42%-аар, иргэний хэрэг 6.5%-аар тус өсч, захиргааны хэрэг 14.1%-аар буурсан байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид нийслэлийн сонгон архин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бэлтгэлээ. За сонгон архин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хувьд бол нийт шийдэгдэж байгаа хэргийн дийлэнх нь хулгай, дээрэм, гэр бүлийн хүчирхийллийн ийм гэмт хэрэгүүд байдгаас гадна хүнийг санаатаа алах, за хүчндэх, за мансууруулах бодис хэрэглэх одоо ийм хэрэгүүд бол дийлэнх нь байдаг. За гэр бүлийн хүчирхийллийн эсрэг одоо гэмт хэрэгүүд бол тус дүүргийн шүүхийн хувьд одоо статистик тоо хэлэхэд 2016 онд бол 26 хэргийн 37 онд холбогдох хэрэг шийдвэрлэгдсэн. 2017 онд 68 хэргийн 81 хүнтэй холбогдох хэрэг шийдвэрлэгдсэн. 2018 онд 255 хэргийн 284 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Ийм одоо тоо гарсан. За он гарсаар 2019 оны 1-р сарын байдлаар бол 26 хэргийн 38 хүнд холбогдох ийм хэргийг шүүх хүлээж аваад шийдвэрлсэн байдалтай байна. За тус дүүргийн шүүхийн хувьд бол бусад одоо дүүргүүдтэй харьцуулахад хар тамхи одоо манайхны хилд заншлаар бол хамт тамхитай холбоотой ийм хэрэг бол цөөхөн боловч бол жилд одоо өссөн ийм тоо бол харагдаж байгаа. За үүнд бол одоо 2016 онд бол 4 хэргийн 5 хүнд холбогдох хэрэг, 2017 онд 11 хэргийн 16 хүнд холбогдох хэрэг, 2018 онд 14 хэргийн 17 хүнд холбогдох ийм хэргийг шийдвэрлсэн. За 2019 оны 1-р сарын байдлаар бол 12 хэргийн 17 хүнд холбогдох ийм хэргийг шүүх хүлээж аваад хянан шийдвэрлээд байна. За энэ тоо үзүүлэлтээс үзэхээр гэр бүлийн хүч хэрхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, за мөн хар тамхитай холбоотой гэмт хэрэг бол өсөх юм хандлагатай болоод байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн нийт хэрэгээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Хүчин дэх гэмт хэрэг 91 хэрэгээр буюу 47.6%-аар, дээрэм дэх гэмт хэрэг 116 хэрэгээр буюу 62.7%-аар, хүний эрүүл мэндэд хүнд хохиролт учруулах гэмт хэрэг 11 хэрэгээр буюу 3.2%-аар, хулгайлах гэмт хэрэг 137 хэрэгээр буюу 9.7%-аар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэрэгээр буюу 39.7%-аар, заллах гэмт хэрэг 180 хэрэгээр буюу 65.8%-аар, мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэрэгээр буюу 50.6%-аар тус өссөн байна. За хар тамхиг бол хүмүүс их хэрэглээд байгаа нь одоо юутай холбоотой гэхээр ер нь хэрэглэж үзээгүй хүн бол нэг удаа хэрэглэнэ, хоёр дахь удаага хэрэглэнэ, за гурав дахь удаагаас бол донтно гэдэг одоо тэр байдалд ордог. За донтно гэдэг нь бол одоо цаанаасаа одоо бие сэтгэл нь одоо хар тамхи хэрэглэх тэр байдалд хүргэдэг. За хар тамхи хэрэглэсэн хүн бол одоо энэ хэрэгт авагдсан нөхцөл байдлуудаас нь үцгэлээр одоо тийм сэтгэлийн хөөрөлт автах ийм байдалд бол маш их ордог юм байлээ. За сэтгэлийн хөөрөлт автна гэдэг маань өөрөө бол одоо тийм сэтгцийн төрлийн нэг өвчин гэж одоо мэрэгжлийн эмчнэр ярьдаг. За шүүхээр шийдвэрлэгдсэн улсуудаас судалгаа хийхэд бол ер нь насны үед бол их залуу одоо 18-аас 30 хүртэлх насны ийм залуучууд бол орж ирж байгаа.
За ингээ хэрэгээс үсгэхлээр одоо хар тамхи хэрэгэлсэн улсууд бол одоо сэтгэлийн хөөрөлд автагддаг гэж би хэлсэн маа. За тэр хөөрлөөрөө бол зарим улсууд одоо ямар нөхцөл байдалд хэрэгэлдэг вэ гэхээр одоо мөрөөдөд тоглох тийм байдалд одоо хэрэгэлдэг. За бильярд тоглохын тулд одоо тэр хар тамхиг хэрэгэлдэг. За шөнийн клубүүдэд одоо бүжиглэхтэй хэрэгэлдэг. За ингээд хар тамхи хэрэгэлсэн хүн бол маш олон цагаар тасралтгүй бүжиглэх одоо тийм чадвартай байдаг. За дээрэс нь одоо мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад одоо тэр мансууруулах, өвчин намдаах тийм төрлийн эмийг одоо эмнэлгийн ажилтаа өөртөө хэрэгэлсэн тийм хэрэг бол манай шүүхэр шийдэгдсэн. За хүчингийн гэмтгийн хувьд бол шалтгаан нөхцөлийн хувьд бол мэдээж тэр хүүхдийн хараа ханддаггүй байдал, бие хамгаалах чадахгүй байдал. За мөн тухайн одоо гэр бүлийн гишүүнийхээ одоо ирчээл байгаа байдал зэрэг байдлаас шалтгааж үйлдэгдэж байгаа. Хамгийн гол юм бол хүчинтэг гэмтгийн хувьд бол гэр бүлийн хүрээнд их үйлдэгдэж байгаа. Дээрээс нь бол бага насны хүүхдийн эсрэг, за мөн насан туршийн хүүхдийн эсрэг үйлдэж байгаа. Энэ бол тэр одоо тухайн хүүхдийн босолгүй, мэдлэггүй, бие чадваргүй байлыг дамжуулж байгаа ийм шалтгаан нь бол хамгийн гол шалтгаан болоод байгаа. За хүчинтэг гэмтгийн хувьд бол 2016 онд 8 гэмт хэрэг, за 2017 онд 13 гэмт хэрэг, 2018 онд 45 гэмт хэрэг. Гэтэл 2019 оны зөвхөн 1 сард гэхэд 45 гэмт хэрэг бол гарсан байна. Тэгэхээр бол одоо хүчинтэг гэмтэргийн хувьд бол 19 онд бол ихсэх юм хандлагатай гэж ойлгох байдаг. Гэмтэргийн одоо яг шийдвэрлэгдсэн хэргийн орчин хувьд бол ихэнхдээ бол насан туршгүй хүүхдүүд, за ялангуяа бага насны хүүхдүүд бол хохирчоор болох тохиолдол маш их байгаа нь бол анхаарал асуул болоод байгаа. За тэгээ хэрэг үйлдсэн этгээдийн хувьд бол ингээд зарим тогтоолж үзэх юм бол гэр бүлийн одоо төрсөн эцэг нь, хойд эцэг нь, за мөн одоо тэр хүргэн хүргдүүд нь ч юм уу тий, ялангуяа гэр бүлийн хамаарлагын хүмүүс нь бол тухайн хүүхдэд одоо энэ шүүгдэж болж байгаа нь бол их анхаарал асуул болоод байгаа. Хүнийг алах гэмтэрэг 18 хэрэгээр буюу 9.2%-аар, улсын хилээр бараг хууль бусаар нэвтрүүлэх гэмтэрэг 1 хэрэгээр буюу 118%-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийслэлийн сонгон архин дүүргийн хэмжээнд хүнийг алах гэмтэрэг өссөн үзүүлэлттэй байгаа юм. За хүнийг алах гэмтэрэг бол 2016 онд 30 хүн, 2017 онд 21 хэрэг, 2018 онд 44 хэрэг, за 2019 онд 8 хэрэг гарсан байна. Ингээд үзэх юм бол бас 1 сард 8 хэрэг гэдэг бол бас ихсэх хандлагыг үзүүлж байна гэж ойлгохоор. 18 онд бүхэл бүтэн 12 сарын дотор буюу 1 жилдээ 44 хэрэг гэтэл зөвхөн 1 сарда 8 хэрэг гэдэг нь бол ингээд үзэх юм бол бас ихсэх хандлагатай гэж ойлгохоор байна л гэж хэлмээр. Монгол улсын анхан шатны шүүхээс нийт 12,366 хүн 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1%-аар өссөн үзүүлэлт юм. Гэмтэргийн улмаас 14,053 хүн, 127 төрлийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрлийн бус байгууллага хохирсон байна.